Энэхүү дугаар дээр би Erison Knights of the Forest дээр 200 өдөр амьдрах болно. Өмнөх дугаар дээр би 100 өдөр амьдарсан бол одоо энэ чаленжаа 2 дахин илүү хүндрүүлэх болно. Тэгээ бичлэг эхлэхээс өмнө энэ доор байгаа лайк болон сабад арч 300 өдрийг хийгээрэй гэсэн комент бичээрэй. За бичлэг дээр орцгоё. За тэгээд эхний өдрөөр мэдээч их хэрэг модоо цуглуулад хамгийн түрүүнд мапа барьж campfire асаад эхэлсэн. Тэгээд эхний честнээс нь revolver унаад цуглуулсан нүүрснүүдээ campfire дашитагаад level 3 болгоод эхний үхтийг авахаар явсан. Тэр үхтийг аврахаас өмнө энд байсан честийг ухаад дахиад revolver гарч ирсэн. Тэгээ эхний шөнө дээр нь одоо юу дир ерөөсө гараад ирдгүү болохоор энэ боломжийг ашиглаад жоохон явж лүүдлэхээр явсан. Өглөө болоод энд байсан 2 гааруудыг алаад хэдэн fuel аваад campfire level 4 болгоод 2 дахь хүүхдийг аврахаар явсан. Ууг нь яг сум надад хэрэгтэй ч гэсэн тэр үед надаа яаралтай гүйтсаг эсвэл гүдакс хэрэгтэй болж таараад. Тэгээд яагаад чи ерөөсөө унахгүй байгаад байсан? Тэг өглөө болонгодоо нэг байшин руу ороод честнээс нь гүдсагч биш. Гүдакс биш харин нэг энэ сэн нэг хуучаа загсны уураг одоо унаад ирсэн. Явж байхдаа энэ нэг ногоон байшин дотроос райфл олоод тэгээд дараа нь ашиггүй нэг байшин дотор честнээс нь гүйт цаг унаад бүр цаашаа явж campfire level 5 болгох гээд хэдэн fuel олохоор явсан. Гурав дахь хүүхдээ аварсны дараа честнээс нь strong x унаад ирсэн. Тэгэхээр буцаас өмнө нэг мөсөн giant цаг авчигээд шийдээд цааш явж дахиад лүүдлэхээр явсан. Тэгээд энэ честийг ухаж байх хооронд рам сэрчлээ шүү гэсэн мессеж ирсэн. Тэр хооронд giant цаг унаад campfire руугаа буцах гад явсан жижигнээсээ рам миний гараад ирээд тэгээд base руугаа хам хурдаараа буцах гад одоо гүйсэн. I don't think you have any idea how fast I really am. I'm fast as fuck, boy. I'm fast as fuck. Дараагийн өдөр дээр нь би Ruby chest-ийг эрт авах гад Stronghold руу явсан.
Тэгээд Stronghold-о дуусгасны дараа ашгүй Ruby armor гараад ирсэн. Сүүлийн хүүхдийг аврахын тулд надад мэдээж их хэрэг level 6 campfire хэрэгтэй байсан. Тэгэхээр дараагийн өдөр дээр нь fuel хайхаар явсан. Хүүхдүүдээ аварсны дараа үлдсэн орнуудаа крафтлаад барьсан. Одоо миний дараагийн зорилго нь өөрсдөө культистуудаас хамгаалах бейс барина. Тэгээд барихаас өмнө надад 2 ширхэг defense blueprint хэрэгтэй байсан. Тэгэд хамгийн их зүүн энэ зөвхөн gold chest-үүдээс л олддог. Тэгэхээр би одоо юу? Заавал одоо level 5 эсвэл level 6-ийн одоо газруудаар хайж одоо chest олж тэрийг одоо олох хэрэгтэй байсан. За тэгээд ууг нь яг нэгийг олсон. Дахиад нэгийг нь одоо нөгөөх нь олохын тулд одоо олох гэж баахан цаг зарцуулсан. Тэгээд баахан цаг зарцуулаад хайгаал лүүтлэл явахаар ч одоо хүнцээ гэдэг яванда уйдаад наа чинь. Тэгээд уйдаад байхаар нь Stronghold руугаа дахиад яваад лүүтлэхээр явсан. Саатай болцсон гэсэн болохоор бейсийнхаа харныг нь одоо крафтлах гэдэг одоо мод цуглуулж эхэлсэн. Тэгээд дараагийн өдөрт энэ нэг сүүлийн defense blueprint-ийг одоо олох гээд явсан. Тэгээд тэнэж байх зураа энэ нэг Ruby chest-ийг олоод дотроос нь тактиктэй хараад ирсэн. Хэдүүл лүүдлэх залуудаа тэнэж явсаар байгаад defense
blueprint-ийг олж чадаагүй тэгээд дахиад үйлцсэн. За тэгээд өөдөд байхаар нь 2 телепортер хийгээд cultist gem авах гээд явсан. За тэгээд ашиггүй дараа нь лүүтлээд явж байгаа defense blueprint-ийг бүр арай гэж олсон. Тэгээд нэг мэдсэж хоёулангийн олох гэж бүр хараал эцэг бүтэн 100 өдөр зарцуулсныг би мэдээд. Тэгээд бүр амар гайхсан. Одоо тэгээд надаа ганц байгаа ажил нь одоо энэ хамнуудыг бүрэн барих л үлдсэн байсан. Тэгээд бейсийнхаа гадаадын барьсныхаа дараа 200 өдөр арай болоогүй байсан болохоор бейсийнхаа доторхын хэрэг одоо хаймар аваад жаахан цэгцлэе гэж шийдсэн. Буцаад ирсэн чи хэдэг колдистууд одоо яаж чи манай бейсийг одоо даваад дотгошоо орцсон байж таараад. Одоо бейснийхаа доторхыг одоо цэгцлээд ингээд сайн одоо тогтчуулсныхаа дараа энд яг нэг амар гоё юм дутагтаад байсан. Тэр нь тэгээд
За ингээд 200 өдрийн турш амьдарч чадлаа. Гэтэ энэ дотор бариагүй хэдэн өвнөд зөндөө байсан. Хэрвээ та нар 300 өдрийг үзэхийг хүсэж байвал лайк болон subscribe дарж 300 өдрийг хийгээрэй гэсэн комент бичээрэй. Тэгээд бичлэг дуустал үтсэн хүмүүс зөндөө баярлалаа. Тэгээд түр баяртай guys.